Асуудал болгонд гарч шийдэл байнга байдаг. Гутрангаар бодож биш өөдрөгөөр харж хамтдаа гарч шийдэл хайцгаая. 5 жилийн өмнө эдийн засгийн өсөлт 17.3% байлаа. Өдгөө хасах 3% хүртлээр буурлаа. Ингэж уналтанд хүргэсэн суур шалтгаан нь юу байсан бэ? Зээлүү, хавтгаарсан халамж уу? Бодлогын алдаа юу? Монгол улсын гадаад өрийн хэмжээ 21 тэрбум долларт хүрлээ. Нэг хүнд 15 сая төгрөгийн өр оногдож, дампуурлын ирмэгт Монгол улс ирчихлээ гэж түгшгээ зогсооё. Өрийг өрөөр биш, өөр ямар боломжоор дарж барагдуулах гарц бидэнд байна вэ? Манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $4200 болсон ч дэлхийн 183 улсаас 107-д бичигдэж хоцорч явна. Ойрын 4 жилд энэ хэмжээг өсгөх ямар боломж бидэнд байна вэ? Алийн болгон ялсан ялагдсанаа үгүйсгэж маргаашгүй тэмцэлтэд төөрөлдөх вэ? Талцдаггүй нэгдмэл хүчрхэг Монголыг зохицлон байгуулах боломж бидэнд юунд дутагдаад байна вэ? Энэ аваад нэвтрүүлэг зөвхөн вид телевизээр 5 гараг бүрийн 20 цаг 30 минутаас. Сайн байцгаана үстэй энэ аваад нэвтрүүлэг ээлж дугаараа эхэлж байна. Гадаад хөрөнгө оруулалтын бодлогоос хамаарад гадна дотны бүх хөрөнгө оруулалтууд дайжиж эрх зүйн орчин тогтворгүй байдал зэрэг нь үүнд нөлөөсөн гэд өнөөдөр хүртэл олон янзын тайлбар явж байна. Тийм учраас бид энэ сэдвээр ярилцахаар улсын их хурлын гишүүн Зандан Чатрыг ураад байна. Таныг урьж байна. Энэ авилгалын хяналт гэдэг нь бол бүх асуудал авилгалаар шийдэгддэг юм. Гар хараад байдаг усад бизнес эрхлэхэд бизнесийн транзакшн кост буюу одоо бизнесийн үйл ажиллагааны зардал маш их өндөр байдаг. Дангааших гэсэн бодлого илүү хамгаалах шинж тэмдгүүд дэлхийн томоохон улс гүрнүүд дээр хөгжөлтэй орнууд дээр мэдрэгдэж эхэлсэн. Тэгвэл Монгол улсад одоо жишээлбэл 10 хүний ажлын байр гаргаад одоо $500,000 хөрөнгө оруулалт ч юм уу $100,000 хөрөнгө оруулалт хийж байгаа хүнд бол одоо зорчих виз чөлөөтэй одоо Монгол улсад хичнээн зэмт үйлдвэр байгуулах хичнээн юм байх хаана байв зүт ингэж зураг гаргаж тавьж байгаа тэн дээр хөрөнгө доктортой найдвартай орчныг бий болгодог. Сайн байна уу? Харамын дургийн. Сүүлийн үед улс төрөөс шууд болон шууд бус хамааралтайгаар хөрөнгө оруулагчид Монголоос зогсчихлаа гэж их тайлбар явуулаа шүү дээ. Үүнд юу нөлөөлсөн бэ? За, хууль эрх зүйн орчноос гадна. Энэ Дэлхийн Фрезерийн институт гэдэг Дэлхийн банк олон улсын байгууллагуудын хөрөнгө оруулалтын татах чадварын индекс гэдэг юм үзүүлэлт байдаг. Нэг одоо дэлгэцээр үзүүлж болно. За энэ хөрөнгө оруулалт татах чадварын индекс бол ер нь дотроо нэг юм 15 үзүүлэлтүүд байна. За мэдээж энэ дотор бол улс төрийн доктортой байдал, дүрм журм, заавар журм одоо манай хамгийн их сул байгаа нь хуулийн засаглал гэдэг асуудал. Хуулийн засаглалгүй улс руу хуулийн засаглал буюу rule of law гэж байгаа. Хууль дэдлэх ёсгүй улсад, хууль ёсгүй улсад бол хөрөнгө оруулалт хийгээд хүн бол эрсдэлтэй байх нь ойлгомжтой. Хууль нь өөрчлөгддөг. Энэ дотор бүх төрлийн асуудлууд орж байгаа. Зөвхөн. За хуулийн засаглалын дотор тэр авилгалын хяналт гэж 3 дугаарт орж байгаа. Энэ авилгалын хяналт гэдэг нь бол бүх асуудал авилгалаар шийдэгддэг юм уу? Гар хараад байдаг улсад бизнес эрхлэхэд бизнесийн транзакшн кост буюу одоо бизнесийн үйл ажиллагааны зардал маш их өндөр байдаг. За засаглалын чанар, засаглалын үр ашиг, зохицуулалтын чанар гэдэг ийм 6 онц үзүүлэлт бол салбарлаж байна. Энэ бүх үзүүлэлт Дэлхийн банкны үзүүлэлтээр сүүлийн жилүүд тогтмол огцом орсон байна. Энээс болоод гол шалтгаалж ирнэ гэж бодно. Зарим хүмүүс бол стратегийн хөрөнгө оруулалт ганц хуулиас болсон юм гэдэг. Гэхдээ энэ бол ийм хуультай бас зөндөө байдаг. Хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуультай. Стратегийн салбартаа хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай бол Оросын холбооны улсад ч байна, Германд ч байна. Одоо Австрали одоо хамгийн тод жишээ. Австрали улсад байдаг. Манайх тэгэхээр стратегийн хөрөнгө оруулалтад тогтоосон хууль нь хэр зэрэг манай нөхцөл тохирсон юм бэ? Инээс шалтгаалаад хөрөнгө оруулагчид айдсан, энэ дээр үл хязгаар тогтоож өгөхгүй байсан гэдэг тайлбар өнөөдөр хүртэл явлаа шүү дээ. Яг ер нь бол энэ хуулийн эсрэг хөдөлгөөр хөндлөлтөд улсууд нь ч гэдэг юм нэг ингэж дэвэр гэж энэс шалтгаал. Тэг энэ хууль байхгүй байхад хөрөнгө оруулалт яагаад болов надад юм бэ? Асуулт гарч байгаа. Хоёрдугаарт нь энэ хуулийг хэрэгжүүлэх засаглал муу байсан учраас одоо тухайн үеийн яам нь тухайн үеийн засгийн газар нь хэрэгжүүлэх заавар журмаа гаргаагүй. Энэ хууль бол өмнө иргэдийн амьдрал дээр огт хэрэгжээгүй л. Яг л хэрэгжүүлэх дагаж мөрдөх журмыг нь засгийн газар батлах ёстой байсан, батлаагүй. Батлахгүй байсараад энэ хууль хүчинг болсон.
Тэрийн хууль амьдралд нөлөөсөн зүйл нь байхгүй. Мэдээж энэс бол хүмүүс болгоомжлох зүйлүүдийг бол Австралийн жишээ энэ төр яг тэр журмыг бид нар хийгээд өгсөн байсан тэрнийг хэрэгжүүлэх. Тэр журмаар бол одоо нэг сарын энэ дотор 3 сарын дотор зүгээр л зөвшөөр олох тухай журам тухай болохгүй. Өөрөөр хэлбэл энэ лицензийг ингээ зарчдаг. Би нэг юм тодруулаад асуучих. Уул уурхай лиценз зарсан бүгдийг бүртгүүлээд тэрнээс хураамж татвар төлөх ёстой гэсэн нэг заалт яваад байсан. Тэрнийг таныг санах юм. Өөр нь яг энэ хуулийн гол агуулгууд нь бол стратегийн салбарт худалдаа өгч юм олболдогдож болдог. Жишээлбэл 5-7 дэргэд асар том орд газрыг жишээлбэл Саутко би ч юм уу тий худалдаа авч манайхаас нүүрс худалдаа авдаг Чалко ч юм уу Шинхуа ч юм уу жишээлбэл ингээ худалдаа авчихаар манай нүүрсэн дээр худалдаа авч юм болчихж байгаа. Үнэ бол бид $10 арах уу $5 арах уу худалдаа авч юм болгож. Энийг дэлхийд даяар энэ Австралийн хуулиуд зохицуулж байгаа. За тэгвэл энэ стратегийн маш том орд газрыг энэ хөө авах гэж байгаа юм байна. Хөрөнгө оруулах гэж байгаа юм байна. Тэгвэл тэнийг бүртгүүлдэг зөвшөөрөл авдаг байх. Систем шилжүүлэх асуудал. Харамсалтай нь энэ хуулиуд хэрэгж чухал хууль боловч хэрэгжихгүй дампуурс манай энэ авилгалтай тий. Ашигт малтмын лиценз авахаараа авилгал хийх бол тэнд очихоор авилгал хийх бол ингээд тэр систем нь өөрөө манай систем өөрөө засаглал нь учраас энэ бүх ажлууд л саатаад байгаа. Уул нь бол 11 оны сүүл төгсөлтөө 11 оны 5 сард энэ хуулийг оруулж иргээд залгуулад гаргах журмын хийгүүд бас улс төр нөлөөлсөн үү? Гэхдээ 12 оны 5 сард хууль гараад нийсрийн нэгнээс эргэж хугацаанд засаг солигдоод тэр чинь 6 сард одоо сонгуул болоод засаг солигдоод шинэ яам байгуулагдаад эдийн засгийн хөгжлийн яам гараад гадаад харилцаа худалдааны асуудлыг эдийн засгийн гадаад харилцаа худалдааны асуудлыг эдийн засгийн хөгжлийн яам авар дээр аваад ингэж бахан бужигнуулж хагаад гадаад харилцааны яам дээр энэ журам 30 төр гараад 30 төр зөвшөөрөл олгоод гадаад худалдааны ядлаа гэж байдаг шүү дээ. Гадаад худалдаа хөрөнгө оруулалтын газар гадаад хөрөнгө оруулалтын газар бол ингээд илүү хяналттай илүү зэгцтэй харин ч хүмүүстэй тустай энэ дээр нь одоо аль улсын ордын тийм ээ стратегийн бодлого усыг гээд явчих бүрэн болцоолгож байгаа үйл байсныг нөгөө улсууд маань тэгэхээр эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Бартунагийн гэдэг Батбаярын сонирхол шууд нөлөөлчихэ гэж одоо би хардаж болох уу? Тэр одоо нэгдүгээр сонирхол уу? Эсвэл ажлын цалгардлуу? Яагаад жил 6 сар тэр журмыг баталж хууль хэрэгжүүлэв юм бэ? Ийм их цаас хураалттай л байсан гэж байгаа байхгүй. Өргөдлүүд нь тэр хуулиа хэрэгжүүлээг л байхгүй. Монгол улс төрөөсөө хамгийн гол асуудал нь хууль хэрэгждэгүүд л хууль хичнээн сайн хууль байгаад хууль хэрэгждэгүүд энэ гадны хөрөнгө оруулалт чинь буураад байна. Одоо энэ үзүүлэлтүүдээр бол Монгол улсын хууль ёс байхгүй учраас авилгалтай учраас Монгол одоо бизнес эрхлэгдэх хэцүү. Тэгээд улс төрийн докторгүй байдал эдийн засгийн уналт. Тэгээд дээр нь хамгийн гол нь гадаад хүчин зүйлийг бид зүйс төрөмлөх хэрэгтэй. Энэ бол дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үн буюу commodity price бол унсан. Гэтэ 2009-10 он бол гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн их таатай боломжтой байлаа. Гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт бол хамгийн их орж ирсэн шүү дээ. Тий. Яг энэ үед бол уул уурхай commodity price юм сайн байсан учраас Монголд бол хөрөнгө оруулалт маш сайн орж ирсэн. Харьцангуй доктортой тууштай төрийн бодлого ч гэсэн хэрэгжиж ирсэн. Сайжруулах гэсэн орчин нөхцөл байсан. Ингээ 12-нд засаг төрч солигдсон. Хууль эрх зүйн орчнуудыг дагаад нэг улс төрийн докторгүй байдал бужигнаа төрийн албаны албааллыг бүх юм ингээ бужигнуулаа хийсэн. 97 онд ашигт малтмын тухай хуулинд өөрчлөлт оруулаад гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд өөрчлөлт оруулаад гадны гэх юмдаа бол илүү их найр тавьсан бодлого авсан шүү дээ. 2004 оны ашигт малтмын тухай хуулинд өөрчлөлт тэгээд тэрнээс хойш шийдсэн 12 удаагийн өөрчлөлтүүд гээл уул уурхайдаа бол хөрөнгө оруулалт татах бололцоог нээж өгсөн. Харин стратегийн хөрөнгө оруулалтын хууль гарснаар энийг хэр зэрэг зөв зохицуулах байсан. Ер нь бол нээлттэй хождог хаалттай хохирдог энэ орчин үеийн даяарчлалын 90 үе явагдаж байсан. Гэхдээ өнөөдөр бол ингээд трампизмын үе буюу Трампын протекционист бодлого буюу дотоодын зах зээлийг хамгаалах гэсэн хамгаалтын бодлого дангаарших гэсэн бодлого илүү хамгаалах шинж тэмдгүүд дэлхийн томоохон улс гүрнүүд дээр хөгжилтэй орнууд дээр мэдрэгдэж эхэлсэн. Одоо бодлого тодорхой болж гисэн. Харин тухайн үеүүддээ бол Монгол улс зөвхөн уул уурхайн салбараас гадна стратегийн салбар төрийн оруулалтыг зохицуулах тухай хууль нь бол манай хөдөө аж ахуйн салбар асар их болцоотой салбар. Одоо гадны хөрөнгө оруулалт оруулж ирээд эндээс үйлдвэрлэл хөрөнгө оруулалт зохион байгуулах юм бол асар их одоо уул уурхаас тутахгүй ашиг олж болох салбар.
Тэгээ энэ нэг зөв зохицуулах ч гэсэн ингээд хуулийн хувьд нь энэ бол хүмүүс хориглох тухай хууль гэж байдаг. Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай журмын тухай хууль юм байна шүү дээ. Тэр журмыг гаргахаагүй л хамгийн хүчин байна. Тэр журм нь бол сарын дотор журмаа өгчин. Өөрөөр хэлбэл монопол тогтоохоос сэргийлэгдэх гэдэг. Одоо Оросын энэ хууль бол үндсэндээ зүгээр Австралийн хуулийг рецепт буюу хуулбарлал авч иргэлсэн л хууль шүү дээ. Тэр нөхцөл бол манайхтай ижил гэдэг. Одоо Австралид бол гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гэж байгаа. Тэгээ гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөл гэж байгаа борд. Тэнд өргөлүүдийг авч хянаж ингэж шийдэж явж байгаа. Энэ салбарт энэ хөрөнгө оруулалтыг зөвшөөрөхгүй зөвшөөрөл олгодог журам. Жишээлбэл одоо Rio Tinto-гийн 19%-ийг Хятадын Chalco компани хөдөлთა авахд тэр зөвлөл хориг тавьж зөвшөөрөхгүй. Тэр бол Австралийн гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөл баг шүү дээ. Оросын холбооны улсууд яг ийм нэртэй хууль. Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт. Энэ дотор яг үндсэндээ анхных нь хуулийн төсөл бол өөр байсан юм аа. Ер нь яг анх тэр 11 он төрт ингээ ярьж явах үед бол одоо жишээлбэл зэргийн салбарт ч байт юм уу те хэвлэл мэдээллийн салбар шиг юм уу аюул байдал нөлөөж болох салбаруудыг ингэж оруулж ирсэн. Гэтэл тэр салбаруудыг нь тэгж цомьёосон байсныг хилцүүл үед энийг хурдан гаргах шаардлагатай гэдгийнт одоо тухайн үеийн Саудгов энтриг алжсэн шалтгаалаад арчил намын бүлгээс одоо Батбаяр ахлагчтай ардын намын бүлгээс Нямагийн хүлтгч үнэ ахлагчтай хоёр ажлын хэсэг гараад энэ хуулийг бүрэн өөрчлөлт хийсэн. Энэ хууль өргөн барьсныг боловсруулсан хоёр юм дээр манайх нэг ойлгодог. Өргөн бариад өргөн барьсан үний эрх мэдэл дуусчих шүү дээ. Өргөн барьсан хүн ажлын хэсэгт ажиллаж болдог. Одоо ч гэсэн би сая зөвлөх санал асуулгын тухай хууль өргөн барьлаа. Би өргөн барьлаа. Миний мэдлээс гарлаа ажлын хэсэг байгууллагад тэрнийг өөрчлөө санал хураагаад одоо 60 байнуу 40 байнуу саналууд нэмэгдэж ураад хууль бол өөр болоод гарч агуулгасан. Тэгээ би өргөн барьсан хууль мөн шал ондоо болоод нэг юм асуучдаг хөө. Таныг тэр хуулийг зүтгүүлж батлуулснаас болоод хөрөнгө оруулалт зугтцсан гэж нэлээс их балууллаа шүү дээ. Энийг төсдөөс няцаагач. Ер нь бодит амьдрал дээр ч гэсэн энэ хууль батлагдсанаас одоо гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэсэн тийм судалгаа байдаг. Одоо гадаадын хөрөнгө оруулалтын судалгааг энэ дээрээс үзэж болно л доо. Бодит бүрийн заавал. Ерөөсөө танах яагаад Монголоос хөрөнгө оруулалтаас оруулахаа болсон юм бэ? Яагаад Монголд хөрөнгө оруулахгүй байгаа юм бэ гэсэн асуултуудын дийлэх нь энэ хуулийн засаглал муу хууль ус байхгүй муудж байгаа тэр авилгал хэлэх бол өндөр. За энэ бүхнээсээ шалтгаалаад засаглалын муугаас шалтгаалаад миний хөрөнгийн баталгаа таарав. За дээр нь бол яг ингээд яг тэр үедээ давхцаад одоо дэлхийн зах зээл дээр түүхэд юм унсан таахгүй. Алтын юм унсан юу дэсийн юм унсан нүүрсний юм унсан уул уурхайн бүтээгдэхүүний юм унсан. Бүтээгдэхүүний юм унахаар тийш чинь сонирхол нь андал багч. Тэр үед уул уурхайн бүтээгдэхүүний юм маш өндөр байсан. Ингээд энэ бол зах зээл дээр байдаг хэлбэлцэх хэвийн үзэгдэл. Харин тэр савлгааны дунд нь бол манай засаглалын энэ нөлөөлөлд гадаад дотоод хүчин зүйл нөлөөснийг бий баталгаадалж. Ганцхан хуулиас болоод бүх зүйл болцсон гэдэг нь бол өөрсдөө хамгаалах өөр салбарт хөрөнгө татах ямар бололцоо байна. За түрүүний яриагаа дуусгахад бол ер нь өмнөх засаглалын дээр авилгал ялах бол ингээд дарамт шахалт өөрсдийнхөө алдаа тутагдлыг ганцхан хууль руу чихэж нэр зөрөх гэсэн тухайн үеийн засгийн газрын PR-ын бодлого энэ нэг бод байдлаар тайлбарлана. Тэр хуулийг хүчингүй болгосон гэсэн мөртлөө хөрөнгө оруулалт гэдэг нэмэгдээгүй шүү дээ. Энэ бод тодлого нь. Өөр салбарт гэдэг нь одоо жишээлбэл Монгол улсын хөдөө аж ахуйн салбар бол асар их потенциал боломжтой салбар. Жишээлбэл одоо манай урд зах зээл бүгд найрамдах хятад ард улс энэ дундаж одоо иргэдийн дундаж орлоготой иргэдэд дундаж класс нийгмийн дундаж давхрах өргөжж одоо 300 саяд хүрсэн. За зарим судалгаагаар бол ихтэй өрн судалгаагаар бол 500 саяд хүрсэн гэж байна. 500 сая хүн. За 300 сая гэдэг бол 500 сая гэдэг бол Америкийн дундаж давхрагаас илүү их болчихж байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр чинь зах зээлийн эрэлт хэрэгцээ болж байна гэсэн. За дэлхийн хүнсний байгууллагын судалгаагаар 800 сая хүн энэ манай энэ бүс нутагт дэлхий дээр өсөглөнд нэвдэж болцчихгүй 2030 он гэхэд. За энэ бүх нь юу хэлж байгаа гэхээр энэ дундаж давхар маань юу гэсэд нэхэр органик хүнсний бүтээгдэхүүн гэсэн. Хятад хүн одоо дундаж давхар хийх хүн бол илүү чанартай хүнс эхлэхийг хүсэж байна. Одоо бидний
одоо химийн бордоогоор бортсон байт юм уу, газар тариалан мал аж ахуй, махан гаралтай бүтээгдэхүүн маань өөрөө маш их тийм хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй байна гэж үзэх хандлага бий болсон. Хүнсний аюулгүй байдлыг хүрэлцээний хангамж гэж нэгдүгээр тавьдаг хэцүү тусвал. Хоёрдугаарт нь чанарын асуудал тавьдаг. Тэгэхээр хүнсний чанарын асуудал тавьж байгаа үед Монгол улсын энэ нутаг дэвсгэрт технологийн хөрөнгө оруулалт хийгээд энэ green house solar panel гэдэг одоо нарны зайчин хүчтэй цахилгаан станц болдог. Зэрэг тэр нь өөрөө хүлэмжийн аж ахуй болдог. Тэгээ жилийн 4 үеэр ногоо тарж болдог. Тийм шинэ технологиуд гарсан. Энэ Монгол улсад өргөн удам нутаг дэвсгэр дээр ийм одоо технологи оруулж ирээд ингээд хятад улсад зөвхөн сарамс тарьд юм уу тийм ээ. Улаанбаатар байна уу? Энэ хүнсний бүтээгдэхүүн тариад нэгс болоход энэ бол ирээдүйд хасрах том зах зээл бэлэн байж байна. Шаардлагатай эрүүл чанартай хүнсийг өндөр үнээр авахгүйсэн эрэлт хэрэгцээ шаардлага байна. Одоо Солонгос улс гэхэд бид харин бололцоогоо ерөөсөө харж чадахгүй шүү дээ. Яриад байгаа мөртлөө. Тэгээ одоо яг энэ цаг үед нь харин тэр стратегийн шин чанартайгаар хөрөнгө оруулалтыг энд татж оруулж ирээд одоо ч гэсэн энийг хөрөнгө оруулалтын бодлогоо зөв тааламжтай болоо өдөөж хүн салбарт илүү нээгээд татвараа хураамжаа бууруулад ажлын байр бий болгож байгаа хүнд илүү боломж олгодог ийм нөхцөлүүдийг бий болгох юм бол бид асар олон хүн малчид маань одоо хангалуун баян амьдрах тийм нөхцөлийг бий болтолцлоо. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсад одоо 4 ажлын байр бий болгоод ингээ $20,000 энэ хөрөнгө оруулалт хийсэн хүнд бол ногоон карт авах боломж илүү нэмэгдэж байдаг юм тийм ээ. Тэгвэл Монгол улсад одоо жишээлбэл 10 хүний ажлын байр гаргаад одоо $500,000 хөрөнгө оруулалт ч юм уу $100,000 хөрөнгө оруулалт хийж байгаа хүнд бол одоо зорчих виз чөлөөт одоо илүү хөнгөлтэй болгох юм тийм ээ. Тэгэхээр тэр татвар төлөгч байх хэвээр. Гэх мэтлэн ийм олон төрлийн урамшууллын бодлогуудыг бол хэрэгжүүлдэг улсууд байна. За газар авлаа, газар дээр ажлын байр бий болгоод одоо хөдөөгийн зилүүд нутагт ч юм уу газар тариал ургуулад одоо 10-20 хүн ажлын байр бий болгоод хөрөнгө оруулалт хийчихвэл энэ дээр урамшууллын бодлого, татврын бодлогоор урамшуулдаг юм улсууд байна. Гэх мэтлэн энэ дээр бол татврын болон визийн болон зорчих нөхцөлийн болон илүү таалдамжтай нөхцлүүдийг олгодог ийм олон одоо тулгуурт бодлогоор гадаадын хөрөнгө оруулалт. Дотоодын хөрөнгө оруулагчдыг ч гэсэн ялгаа байхгүй. Сая намрын чуулганы хаятай хууль баталсан. Аж ахуйн нэгж орлогын татрын хуулинд нэмэг өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол нэг үеийн татрын хөнгөлт идэлэх тийм болцоог салбарууд дээр нь автогааруулахгаар хийгээд өгчлөө шүү дээ. 18 оноос энэ хууль хэрэгжиж эхлэхсэн гэсэн дотоодын хөрөнгө оруулалтанд бол их давуу боломж олголоо шүү дээ. Тэр нь бол яг тохоо 4 салбар дээр 1.5 тэрбум төгрөгийн жилийн орлоготой аж ахуйн нэгжид орлого ашиг нэмш орлого нь борлуулалтын орлоготой компаниуд орж байгаа. Тэгэхээр юм биш. За Монгол улсад бол 597 орчим хууль үйлдэлж байна. Тэрний 187 нь аж ахуйн гэж байна. За 24 нь гадны хөрөнгө оруулалтын гадны хөрөнгө оруулалтыг зохицуулсан хууль байна гэдэг. Энэ хуулийн савлгаа нь хөрөнгө оруулалтанд хэр их тарж байна. Одоо энийг ер нь доктортой болгох тал дээр одоо энийг хурал хэр их ажил хийж чадах бол. За энэ гадаадын хөрөнгө оруулагчдын болон ер нь дотоодын хөрөнгө оруулагчдын ч гэсэн гол одоо хөрөнгө оруулалтыг татварыг чадах хөрөнгө оруулалтыг татах чадварын индексээр муу байгаа энэ үзүүлэлт дотор энэ дээрээс бол харж болно. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжийн докторгүй байдал, дүрм журм, заавар журм. Одоо жишээлбэл ингээл хөдөөд засаг дарганаар 12 онд сумын засаг дарганаар солигдонгууд нөгөө заавар журм нөөцлөгдөд лиценз энтер дээр боо асуудал гарч яана ч гэдэг юм хөрөнгө оруулагчдын хувьд илүү дарамтчалтууд ирээд идэг юм. Այսօр нөгөө талд нь бол ирээдүйн нуруунд дээрээс хөрөнгө оруулагчдын нуруунд дээр одоо транзакшн кост гэдэг одоо бизнесийн үйл ажиллагааны зардлын энд очиж баахан газараар очиж хөөцөлдөг нөгөөдөл нь хүлээлгдэг төрийн үйл ажиллагааны одоо засгийн хүн суртал чирэгдэл гэх мэтлэн ийм олон үзүүлэлтүүд нөлөөлөд байгаа. Докторгүй байдал. Тэгэхээр манайх бол улсын докторгүй байдал гэдгийг дэлхийн банкны үзүүлэлтээр би тодорхой тайлбарсан. Улсын доктортой байдал гэдгийг зөвхөн засгийн газар доктортой байх гэж ойлгоод идэг. Улсын доктортой байдал гэдэг бол дэлхийн банкны тодорхойлт индексээрээ бол энэ бол бодлого засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, заавар журам тийм ээ засаглалын доктортой байдлыг хэлж байгаа. Манайх чинь Японд жишээлбэл ингээд засгийн газар маш олон солигдчихэдэг л сайд бол. Тэгэхээр төрийн албан
доктортой өгч хөдөлгөөнгүй байх учраас заавал бүх юм өөрчлөгддөг. Манайд бол ингээд солигдлоо ахаал яам тамгын бужигнаас солигдоод 4 жил болоод ийм ч учраас би тэр Азийн хөгжлийн загварыг хөрөнгө оруулалтын болгохтой зохицоорно. Манай нөхцөл хэр тархал гэдэг. Манай нөхцөлд энийг бол би Монгол улсын төр засны уламжлал бол Азийн соёлын бүлд илүү хамаарна. Төр дээдлэх ёс уламжлал гэдэг бол күнзийн болон бүлтэй манай Чингис хааны одоо төр дээдлэх ёс төрийн сүлдэн дээрээ залбирдаг ёсолдог энэ уламжлал бол төр талаас илүү таарна. Соёл талаас ч гэсэн Монгол хүн бол Европ, Америк хүнээс илүү Аз характертай байж магадгүй. Гэхдээ мэдээж Монгол хүн бол дасан зохицно. Харьцангуй ондоо нүүдлийн соёл хэрэгжилтэй одоо өрмөц артсан л дээ. Гэхдээ манайд энэ Азийн хөгжлийн загварын төрийн албыг доктортой байлгадаг үндсэн хуулийн 5 засаглалыг бий сүүлбэдэнд хайрдаг. Энэ бол шүүх, хууль тогтоох засаглал буюу парламент, гүйцэтгэл буюу засгийн газар дээр нэмэх нь төрийн албыг доктортой байлгадаг төрийн албаны засаглал буюу нэг үндсэн хууль эрхэмлэлийг байгуулдаг. Хяналтын засаглал гэдэг буюу хууль ёсыг хэрэгжүүлдэг төрийн хяналт шалгалтыг одоо энэ 3-4 бусад байгууллагуудаа хянаад прокурор шүүх нь бүрэн хараад байдаг. Яг энэ шүүлтүүрээр нь гаргаж ирээд парламентаас илүү их мэдлэлтэй байгууллага, засгийн газар нөлөөлөхгүй, ерөнхийлөгч нөлөөлөхгүй, их хурд нөлөөлөхгүй ийм институт болгочихж байгаа. Залгуулаад танаас нэг юм асууч. Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль зохицуулсан хуулийг ахаад оруулж ирж улсыг бол батлах ёстой юу? Тийм цаг үе ирсэн үү? Засаглалын тогтолцоо тогтолцсон учраас хууль ёс маань одоо нэг мөр хэрэгжихгүй байгаагаас одоо хүн зарим хүн дураараа авирж болно гэдэг юм нийгмийн гаж үзэгдэл гараад. Энэ зөвхөн хамгийн гол суур зарчим маань 3-4 янзаар хэлэгдээд ойлгодод тэгээ хууль дээдэлдэг нийгэм бий болчих гээд шүү дээ. Гадна дотны гэж ялгадаггүй. Гэхдээ мэдээж тодорхой бодлого байлгүй яг одоо жишээлбэл төлөлтийн бодлого гэдэг чинь Монгол улс жишээлбэл цементийн үйлдвэр одоо Монгол улсын хүчин чадах бол одоо үндсэндээ 3 сая. За яг ингээд марк чанараас хамгаалаад 2 сая гэж үздэг. За 3 сая гэж бодоход манай 5 сая тонн цементийн үйлдвэрийн хүчин чадал байгуулсан байна. Зээлэгүүд энэ одоо Чингис бонд энэ шин. Манай 2 сая тонныг гадаад экспортлох чадахгүй, хятад авахгүй, Орос авахгүй. Бусдын тээврийн зардлыг үүсэхгүй. Тэрийн төлөвлөлт гэдэг маань төлөвлөгөөний комиссийг ажилтдаг тэр систем маань одоо манад 3 сая үйлдвэр байна, нэг л энэ хий. Энд чи байна байршлна. Энэчээс яаж төвлөрөх бүх юм одоо цаасан дээр төлөвлөгөөний комисс гэдэг шиг тэр эдийн засаг худалдааны яам гэхээр манай худалдаа гэхээр зүгээр худалдаа хийдэг яам гэж болгоод. Худалдаа гэдэг бол маркет буюу одоо зах зээлийн багт хамжийг тооцоолдог л газар байхгүй. Ингээд тэгээд үйлдвэрлэлтэй нөгөө үйлдвэрчдийн атластайгаа нийлүүлээд үйлдвэрлэлүүдээ хүчин чадал бодлого хөгжүүлээд ингээд тэгээд тэр нь урт хугацааны 100 жилийн бодлого байна уу 50 жилийн бодлого ингэж томьёолоод ингээд 10 жилээр нь бодлого гаргаж ирээд энэ бол Японы загвар. Энэ Монгол тохирохгүй юм байх. Манай 5 жилийн төлөвлөгөөд эдийн засаг. Манайд цогц бодлого юм уу хөтөлбөргүй замбрааг бол олон юм биш үү? Харин замбрааг олон байгаа мөртлөө энэ төрийн албан докторгүй өвчучраас энэ бодлогууд доктортой ширэгддэг байх. Тэр хөрөнгө оруулалтанд шууд нөлөөлдөг. Тийм энэ харин би одоо энийг нарийн сайн таахан судлах юм бол энд бүх хоорондоо уялдсан Японы загвар, Солонгосын загвар, Сингапурын загварын одоо энэ бодлого баталчлаа. Энэ урт хугацааны доктортой бодлого хэрэгжүүлэхийн тулд дээр нь төрийн албан доктортой байна. Тэрнийг хэрэгжүүлж байгаа МИТ гэдэг бол 59 жил Японд бол яамных нэр нутгийг юун ч өөрчлөгдөхгүй. Одоо бүтсэн ч өөрчлөгдөхгүй. Манайд бол гарсан нам нь гишүүнчлэр нь ялгуулад ч юм уу эсвэл угслаар нь ялгуулад хал цалиад байна шүү дээ. Хамгийн их тогтворгүй бол төрийн алба бүтсэнд анхаадаг. Одоо хамгийн одоо энэ улсууд бол төрийн алба бол хамгийн нэр хүндтэй албанд одоо элит гэдэг юм уу анги давхраад хамрагдаж байгаа. Одоо манайд бол хамгийн мөнгө олох болцсон. Мөнгө олохын төлөө тийшээ үгс. Тэнд ажиллаж байгаа юм бол үр удмаараа бол төрийн албаагч гэж одоо хичнээн тэр одоо ядуу доороо амьдарч ирсэн тэр нь бахархлан тэр одоо нэр хүнд нь за тэгээд тэрэндээ сонгон шалгуулалтаар орно гэдэг бол одоо мундаг хүн болж харагд байна. Дээр үеэс одоо бичиг үсгээ тайлагдаад сонгон шалгуулалтаар ороод сонгон шалгуулалтаар орсны гадаа сохин сонгон шалгуулалтаар дэвшээд шүүлтээр яваад ерхий прокурор хүртэл одоо ингээд эрхлэгч асуулж байгаа прокурорынтэй шалгаж байгаа ч тэр үрлийнхэн бол зөвхөн төрийн төлөө үн чудалгаар ажиллах шүүлтүүрээр явсараад тэгээ шүүлтүүрээр явж байгаа ерхий прокурор дамжлагдаг. Энийг бол сонгон шалгуулалтын засаглал буюу examination юу ана гэж одоо энэ Тайван манайд бол сонгон шалгуулалт байна шүү дээ. Тэгэнгүүтээ засаг нь орлон гүйцэтгэх томилчод дараа нь тэр орон тоонд нь үгүй манайх ч юм бол энэ биш байхгүй. Зориулаад тэрэнд зориулаад
орон тоон дээр сонгон шалгаруулалт хийгээд байна шүү дээ. Энийг Амилчаад та бүхэн сайн хот судалж ойлгох хэрэгтэй. Яг манайх бол биш байхгүй. Сонгон шалгаруулалт бол бүх улсад байгаа. Баруунч байгаа зүнч. Харин энэ модель чинь билээд шүү дээ. Үндсэн хууль эрх мэдлийн байгууллага. Одоо жишээлбэл хамгийн дээдлийн товд төрийн албаны зөвлөгж байгаа 9 хүнийг яг энэ шүүлтүүрээр нь гаргаж ирээд парламентаас илүү эрх мэдэлтэй байгууллага, засгийн газар нөлөөлөхгүй, ерөнхийлөгч нөлөөлөхгүй, их хурл нөлөөлөхгүй юм институт болгочихж байгаа. Би одоо 5 эрх мэдлийн байгууллага гэдэг чинь. Тэгэхээр тэр чинь доошоо тэр бүх систем ээж байгаа. Хинч нөлөөлж чадахгүй. Улс төрийн нам нөлөөлж чадахгүй. Тийм учраас тэр одоо гарч ирэл одоо манад сайхан сонгон шалгаруулалтын үйл төрийн албаны хууль байгаа. Тэгтээ эн чинь өнгөрсөн 4 жил ч гэсэн гарч ирэл бүгдийг өөрчилсөн шүү дээ. Өөрчлөлт хуулиа өөрчилсөн шүү дээ. Энэ бол үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага учраас яаж үндсэн хуулиад өөрчлөхгүй чаддаг байхгүй юу? Тэгэхээр төрийн албаны зөвлөлийг үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгож өөрчлөх ёстой гэж үү? Тэгээ одоо л та зөв ойлгож эхэлж байна. Тэгэхээр тийм болцоог үндсэн хуулинд өөрчлөлт оруулаагүй байгаа, ахиж өөрчлөлт оруулаагүй байгаа, төсөл яваад байдаг. Тэгээ журмын тухай хууль байдаг. Одоо яг тийм юм руу хийх сонирхол байхгүй байхад яаж хийх юм бэ? Яаж бүрдэх юм бэ? Яаж хийх юм бэ гэж биш энэ чинь яг ингэж хийж зөгцсөн Азийн хөгжлийн загвар нь Японд, Солонгост, Сингапур, Тайван энэ дөрвөн улсын бод жишээ. За хятад улс үндсэн хуулинд бас юм засаглалтай төрийн албан бол. Тэнд бол хятадын коммунист нам нөлөөлдөг байх шít. Тийм ч учраас хятадын социалист коммунист систем бол дэлхийн бус улс социалист системээс илүү чадвартай орчин тогтнож гин гэж улс төр судлаачид үздэг. Энэ бол ингээд шинж ухаанаар батлагдсан зүйл. Яг хөө нэг төрийн албаны хуулийг өөрчлөн сайжруулад ингээд явчих боловч институцийн хувьд нь тогтворж байгаа учраас нэг өөрчлөлт байгаа. Энэ бол одоо улсын үндсэн хуулийн эрхцүүд 5 эрх мэдлийн засаглалын үндсэн хууль буюу зүүн Азийн үндсэн хуулийн засаглалын шинэ хэлбэр хөгжлийн загварыг тодорхойлд юм байна гэсэн юм судалгаагаар батлагдсан. Энэ бол хөрөнгө оруулалтын доктортой бүх юм доктортой ойлгож чадж байгааг. За энэ Япон бол үндсэн хууль нь яг тийм 5 эрх мэдлийн биш. Гэхдээ яг үндсэн нь бол энэ бүх зарчим дээр үндэслэгдээд 5 эрх мэдлийн тогтооны үндсэн мөн ч харуулж байгаа. Солонгос 1940 оны юм бол. Жишээд хариуцлах гэж бид нэрэлээд. Ерөнхийдөө одоо яг нэг үгээд хариуцлахгүй зууд бүх шатанд байна шүү дээ. За яг одоо таны яриад байгаа энэ үндсэн хуулийн байгууллагын төрийн төлөвчлийг үндсэн хуулийн хүрээнд хийгээд үндсэн хуулийн байгууллагаар тодорхойлоод явчлаа гэхэд хариуцлагыг яаж бүрдүүлэх вэ? За тэгээд нөгөө хэлбэрчлэлт нь өөрчлөгдөхгүй байл яах юм? Тэгэхээр энэ 4 дахь цэцгэлийн examination юу ан буюу тэр сонгон шалгалтын цэцгэл. 5 дахь цэцгэл нь бол хяналтын цэцгэл буюу төрийн хяналт шалгалтын цэцгэл байна. Энэ хариуцлагын цэцгэл гэсэн үг хэрэлдэ. Одоо Солонгосын жишээн дээр ч юм уу энэ 5 дахь эрх мэдэл бол үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллагууд учраас одоо шалгалаа яалаа гэд ерөнхий сайд засгийн газар хинч халдчихгүй. Одоо хуучнаар бол энэ ардын хэн шалхороо гэсэн юм тогтолцоо байсан. Энэ бол хятад бол ардын хэн шалхороо гэж байдаг. Сингапур, Тайванд бол хараат бус ойлголттой тэнцэх байгууллага, шударгасны байгууллагууд, шударгасны хороо гэж энэ байгууллагууд бол ерөнхийлөгч ерөнхий сайд хинч хамаардаггүй шүүлтүүрээр гарч ирдэг. Энэ 5 дахь цэцгэл хяналтын цэцгэл гэдэг чинь. 5 эрх мэддэг нэг энэ төрийн албан зүйл, нэг нь одоо хяналтын цэцгэл. Энийг бол даргын ерөнхийлөгч юм уу ерөнхий сайд ч юм уу хэн томилдог. Дандаа шүүлтүүрийн механизмаар энэ сонгон шалгалтаар гараад ирэхээр энэ хараат бус ажиллаж байгаа. Залгуулаад танаас нэг юм асууч. Стратеги хөрөнгө оруулалтын тухай хууль зохицуулсан хуулийг ахаад оруулж ирж улсыг бол батлах ёстой юу? Тийм цаг үе ирсэн үү? Эсвэл хүчингүй болгосон юм чинь тэргээр л яваад байх ёстой юу? Ер нь бол яг тэр бол байх ёстой хууль. Гэхдээ өнөөдөр эхлээд төрийн засаглал авилгал хийх хуулийн энэ тогтолцооны гажиг засахгүйгээр мянган сайн хууль байгаад тэр дандаа буруу ашиглагдаад сөрөг нөлөө болж байгаа юм байна. Сайн хууль. Энэ бол миний дүгнэлт. Одоо бид нар ингээд асуудлыг хэсэгчин засах гэж үздэг байлаа да. Ингээ хөрөнгө оруулалтын дээр байгаа юм. Энийг нь засчаар нь болж байгаа. Тэгтэл манай энэ төрийн албаны тогтолцоо, төрийн тогтолцооны маань батан цаалаа бүрэн ашиглаж чадахгүй ийм бүлэглэлийн болон тогтолцооны гажгийг ашигласан шударгас хариуцлах хуулиас алдагдсан хуульгүй ийм байдал дэврээд байгаа нь л одоо бидний гол хямралын үндэс шалтгаан болоод. Энийг засахгүйгээр хичнээн гоё хууль орж ирээд бас яг тэр систем рүү орж ирэл бүр гажиг болоо гарч чадах юм. Та энэ бүр эрхээ хугацаанд тэр хуулийг ахиж оруулах уу? Одоо энэ бүр эрхээ хугацаанд эхний ээлжинд бид нар бол энэ гажиг тогтолцоог засах шаардлагатай байна гэж хэлж шүү дээ. Гажиг тогтолцоог нь засчих дараагийн энэ сайн хуулиуд оруулахгүй бол энэ тогтолцоо нь гажиг байхад гişнээ сайн
хууль оруулж ирээд зохицуулалтын стратегийн тэр хуулийг буруу ашиглаад гажуудуулаад тэрнийг өөрсдийнхөө зорилгод нийцүүлж ашиглах юм бол энэ илүү бүр аюултай учраас эхний ээлжийн тогтолцооны гажуулыг засах үндсэн хуулийн өөрчлөлтийн 5 засаглалын бодлогыг одоо дээр төвшүүлж бид нар сүүлийн үед 3 удаа Дональд практикийн бахархал хийлээ. Ноднон буюу уржинан 2015 оны 5 сард би Америк, Герман, Япон, Киргиз, Солонгос зэрэг олон улсын эрдэмтэд оролцсон, Монголын бүх намын дарга нар оролцсон энэ тогтолцооны гажиг яаж засах вэ гэдэг юм хурал хийсэн. Тэр хурлаар энэ асуудал яригдсан. Биднэрт бол хийсэн юмнуудыг харахад адилхан нэг үед шилжилтийн сурвалжнууд дуурайх, авах туршлага бол байгаад байна шүү дээ. Бас тэднээс авах юм байгаад байна. Холцоог нь тааруулъя гэхээр л 4 жилийн циклээс болоод бодлогууд нь өөрчлөгдөд, хууль нь өөрчлөгдөд яваад байна шүү дээ. Энэ савлгааг л яаж олон удаан үргэлжилдэг, удаан үргэлжилдэг болгох юм бэ? Энэ дээр яагаад зөвшөөрлөл байхгүй байгаа юм? Зөвлөлдөх арчил яагаад байхгүй байгаа юм? Тэгээ хүмүүс зөвлөлдөх, зөвшөөлцөх гэдэг хоёр үгийг бол их холж шүү дээ. Холиод байгаа юм л да. Зөвлөлдөнө гэдэг бол тиймээ ухаарч ойлгож ухаалтай, ухамсартай зөв сонголтыг ард түмний мэрэгэн ухаан дээр л тулгуурлаж байгаа. Ер нь бол урт хугацааны тогтвортой бодлого би дахиад хэлье. Тэр Азийн хөгжлийн одоо сонгогддог загвар их амжилттай болсон байна. Манайх Азийнхч биш, Европынхч биш, Америкийнхч биш, Германыхч биш болцсон тал бүрээс юм түүж авч шиг нэг юм тодорхой загвар бодлого байхгүйгээр одоо төрийн албаны тухай хуулийг Канадаас аваад төсвийн байгууллагын удирдлага санхүүжлийн тухай хуулийг Шинэ Зеландаас ирцээс аваад авилгатай тэмцэх тухай хуулийг Гонконгоос аваад эрүүгийн хуулийн концепцийг Германы суурийг үндэслэл шүүхийн сүүлийн үеийн шинжлэлийн хууль зарчмуудыг Америк, Англи зах зооны загвар, Америк хуулийн загвараас аваад Нүүбийн хуулийн загвараас ихэл эрүүгийн хуулийн загварыг Нүүбийн хуулийн загвараас ихэл ингээд үндсэндээ Нүүбийн хуулийн загвар бол бүгдийг нь бас холцсон загвар байхгүй. Ер нь яг системдээ тохируулах гэсэн Нүүб бол илүү холимог загвар. Одоо далайн дэлхий дээр далайн их газрын гэсэн хоёр эрх зүйн бүл систем байна. Азийн бүл гэж арай онцлогтой бүл систем байна. Тэгээ энэ бүхнийг ингээд холиод яваад ахаар манайх аль нь ч биш болчиход байгаа. Тэгэхээр энэ тогтвортой бодлогыг загварыг аваад одоо Азийн хөгжлийн загвар дотор дундхээр Аз үндэстэн их Монгол үндэстний тэр уламжил дээрээ тулгуурлаад төр төснөө тэр нь энэ 27 жил явсан үндсүүлээр тодорхойлсон тогтолцоонд өсрөнгөө өөрчлөлт хийхээр болж байгаа мó эсвэл савлуулах гэдэг юм. Танийхаар бол зүгээр тогтолцоогоо сайжруулаад хяналтаа сайжруулчихад болчихно гэдэг ойлголт байна шүү дээ. Хяналт бол байна, хуулиуд нь ч байна. Төрийн албаны зөвлөлд нь ч байна, хийж хэрэгжүүлж байгаа зөндөл хууль биш. 597 хууль байна шүү дээ. Тэр 597 хуулийг үндсэн хуулийн бас 100% буруугаас биш. Тэр 597 хуулийг тал бүрээс аваад буй хууль дахин давтаад лээд юм тийм ээ. Тал бүрээс аваад хуулбараа хэрэгэлцэн. Хоорондоо таарахгүй. Одоо нэг инженер хүнд бол нэг араа шүднүүд нь таарахгүй машин болсон чи баах юм таллаас эвлүүлсэн. Тэгээ тэр машин маань цаашаа явахдаа хурдны зам дээр олон улсын одоо энэ зам дээр гараад ирэхэд бид нар хурдалж чадахгүй байна. Тэгэхээр энэ машинаа нэг мөр болгож өөрийнхөө соёл онцлог тохируулж зөвшөөрүүлэх зөв болох хэрэгтэй байна л гэж байна. Залгуулад хөрөнгө оруулалтын асуудал руу орё л да. Хөрөнгө оруулалт татах хөрөнгө оруулагчид нэмэгдэх болцоо энэ хавраас бүрдэх лөө. Яаж харж байна? Би өөдрөөр харж байгаа. Өөдрөөр харсан тайлбарууд ч явлаа шүү дээ. Бид гадагшаа юмаа зөв ойлгуулахгүйгээс болж байна. Эсвэл дотроо муудалцаад гадагшаа өөрсдөө муу харагдуулснаас энэ бүх юм үүдээд байна. Тэг аль алинд байна. Одоо шилүү гадагшаа харсан төр засгийн дэлхийд өөрийнхөө бизнесийн орчныг сурталчилсан харилцааны бодлого гэж үүдэг. Нэгэд бизнесийн засаглалын шинжилгээ ухаан заасан дөрмөттэй. Хоёрдугаарт нь дотооддоо ч гэсэн бид нар энэ сахилга хариуцлагыг хэрэгжүүлэх, хуулиа бүр хэрэгжүүлэх, үндсэн хуулиа бүр хэрэгжүүлэх, үйлчлүүлэх энэ засаглалын тогтолцоон учраас хууль ёс маань одоо нэг мөр хэрэгжихгүй байгаагаас одоо зарим хүн бүр дураараа авирж болно гэдэг ийм нийгмийн гаж үзэгдэл гараад байна. Бүх юм ингээд хараад байхад намрын чуулганы үйл явцыг хараад байхад за ингээд бүх юм хараад байхад тогтолцоонд байж хөндөө байна. Тэгээд энэ явсаар байгаад ер нь үндсэн хуулинд өөрчлөлт
хийх зайлшгүй нэг ухтар нөхцөл нь байна гэдээ явчлаа шүү дээ. Үндсэн хуулинд өөрчлөлт хийх цаг үе нь үнэхээр тохирчод байгаа юм уу? Гэхдээ ер нь яг нэгдүгээрт бол энэ одоо хүмүүсийн хариуцлага дээр байна. Өнгөрсөн 25 жилийн бидний энэ туулж ирэхдээ одоо сур тасаагүй нийгмийн тогтолцоонд дасан зохицох явц маань тал бүрийн саяны миний хэлээд санамдаг авсаргаад үндсэн хуулийнхаа тэр бүх зарчмуудыг бүдгэрүүлсэн, салааруулсан. Тэгэхээр дахин нэг ингэж одоо нэгтгэж зангидж нэг үзэхгүй болохгүй. Ингэж Швейцар улс ч тэгжсэн байлээ, дэлхийн олон улсууд ингээд ер нь үндсэн хуулийн хэрэгжилтийн хугацаа 25 жил байна. Таньж мэдэх хугацаа нь. Амьдралд хэрэгжүүлэх хугацаа нь. Энэ хүний амьдралын циклтэй ч гэсэн нэг 12 жил гэдэг бол нэг мөчлөгт бол хүн дүгнэлт хийх ёстой байдаг. За Монгол хүний дундаж наслах одоо 28 нас болсон байна. Дундаж нас шүү. Дундаж наслалт биш. Нас, дундаж нас. Монголын бүх хүмүүс. Тэр дунджаар үзэхээр бүр энэ цоо шин үе өөрчлөгдсөн байна гэсэн. 28 дундаж нас 28 гэдэг чинь. Тэгэхээр нэг үеийн дараа үеийнхаа үндсэн хуулиа өөрчлөх юм уу, нийгмийн тогтолцоогоо өөрчлөх эрхийг цоожилж хязгаарлаж болохгүй гэсэн философийн төгөлдөд. Тийм учраас энэ бол үндсэн хуулийг энэ шинэ үе гарсан, шинэ нийгэм солигдсон, нийгэм бүхэлдээ өөрчлөгдсөн. Хүмүүсийн оюун санаанд ямар өөрчлөлт гарсан байна. Хүмүүсийн телевизийн салбарт ганцхан телевизтэй байсан 92 оноос хойш хичнээн телевизтэй болсон байна. Ямар өөрчлөлт гарсан байна. Хүмүүсийн боловсролын системд ямар өөрчлөлт гарсан байна. Хүмүүсийн шашин шүтлэг, үнд зүйлийн итгэл үнэмшил ямар өөрчлөлт гарсан байна. Хүмүүсийн боловсрол эдийн засгт ямар өөрчлөлт гарсан байна. Оюун 25 жилийн хугацаанд үнэхээр Монголын нийгэм бол танигдахгүй болтой өөрчлөгдсөн. Хэрвээ бидний 25 жилийн өмнөх 92 онд ойч тавиад 92 оны хүнийг өнөөдөр авч үзэх юм бол энэ хоёр шал ондоо нийгэм болчиход шүү. Тэгээ шал 2 ондоо нийгмийн үед хийцэх үндсэн хуулийн тогтолцоо чинь өнөөдөр бол нийгмүр ингэж үйлчилж чадахгүй. Тэрнийг маш олон саяны хийсэн 597 хуулиар чинь өөр чийшин задлаад явцсан. Ийм олон зүйлүүд байхад энийг үндсэн хуулиа дахиж зэгцэлжээж тас гэжээж одоо Монгол улс нэг компьютероор бол форматлаад резетлээд вирусыг устгаад хариуцлага тооцоод ингэж явахгүй бол өнөөдөр ийм зогсон байдалд орчод байна. Ягаад гэвэл бүхэл парламентууд үндсэн хуулинд өөрчлөлт төсөл санаачлал боловсруулалт явсан шүү дээ. Өмнөх парламент ажлын хэсэг хүртэл байгуулсан байх жишээний. Одоо ч ажлын хэсэг явж байна. Гэхдээ судалж хийхээс илүү улс төрийн зорилготой хийх гэдэг юм шүү. Үндсэн хуулийг бид нар хэр зэрэг таньж мэдсэн юм бэ? Битээрээс эдбүл явсараад хуулиар явчлаа шүү дээ. Тэгээ бүх юмд өөрийн цаг үе гэж байна. Би сая 28 жил өмчлөөд эхэлжлээ. Таашилбал үндсэн хуулийн одоо аль зэрэг тань юм. За хуулийн дарангуулын дор төр иргэн хоёр зэрэгцээ оршино гэдэг. За энгийн жишээг нь хэлье. Үндэслэхгүйгээр нэгжүүлэх байх хэрэгтэй. Төрөл төрөстэй эсрэг мэдүүлэх байх хэрэгтэй гэж юу л мэдээд эхэлж байгаа. Үндсэн хуульд бол наа чи ингээ 16 дугаар зүйл үндсэн хууль 16 дугаар. Хоёрдугаар бүлгийн хүний эрхийн за хүний эрхийн бүлэгч наа чи 16-гийн нэгээс нэхлэе би. 16-гийн нэг дээр нь одоо амьд явах хэрэгтэй. Эрүүгийн хууль заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэсний улмаас хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоос бус тогтоолоор амь буснуулахаас бусдаар хүний амь насыг буснуулахыг хариулна. Амьд явах хэрэгтэй гэж заасан. За ганцхан би одоо таны иш татсан тэр хүний эрхийн бүлгээс чи хамгийн ихнийх нь бүлэг нь л шин. Ганцхан энэ заалтан дээр шүү дээ. Монгол улсын одоо эрүүгийн хуулинд онц хүнд гэмт хэрэг гэж байхгүй болчихно. Өөрөлд хүнд хөнгөн гэмт хэрэг. Өмнөх хэрэг парламентын болцсон хуулиар бол хүнд хөнгөн гэмт хэрэг гэж байхгүй. Бүгдийн нэг гэмт хэрэг л явцсан. Тэгэхээр ч үндсэн хууль нь яаж хэрэгжүүлж байгааг нь харагдаж байгаа шүү дээ. Яаж гаж бодож байна. Хоёрдугаарт нь энэ үндсэн хуулийн заалтар чинь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор хүний амнаас одоо цаазаар авах ялыг өөрөлдвөл хулжсан байгаа шүү дээ. Цаазаар авах үндсэн хуулийн цаазаар авах байна гэж. Манайх тэгэл цаазаар авах ялыг халах тухай конвенц нэгтцсэн. За энэ ингээ хоёр дахь чинь манай үндсэн хууль яаж үйлчилж хэрэгжиж байгаа юм. Гуравдугаарт нь үндсэн хуулийн 14 дугаар зүйлд олон улсын гэрээг Монгол улсын үндсэн хуультай олон улсын гэрээг конвенц нийцэхгүй дагаж мөрдөхгүй гэсэн салт. Тэгэхээр энэ олон улсын гэрээг конвенц бас үйлчлэх байх гэсэн. Ингээд тэгтэл яг өнөө өөр дээр ингээд зоргийн иргэнгээд өнөөдөр юм бат амьдралыг үзэхээр үнэхээр хүний цаазаар авч чадах юм бол энэ хэрийг илэрхэхгүй. Эсвэл илэрсэн байгаад одоо жишээлбэл одоогийн холбогдсон хүмүүсийг цаазаар авчих юм бол энэ хүмүүс буруугүй байвал энэ хэрэг илэрхэхгүй. Өнөөгийн хууль тогтсон.
Тэгэхээр цаазаар авах ял бол бас зөвхөн иргэн хүмүүнлэг талаасаа ч тэр нөгөө талаас манай энэ хууль өнөөгийн энэ нийгэмч гэсэн бас зөв юм шиг байна. Ингээд ахил үнцэн хууль дээр тэгээд үжид. Цаазаар авах ял байж гэнэ гэж цаасан юм шиг. Би зөвхөн ганцхан үнцэн хуулийн үйлчлэл хэрэгжилтийн ганцхан жишээл татлаас үнэхтэй. Ингээд цааш нь ярих юм бол одоо ингээд Монгол Улсын ерөнхий эцсийн сонгуульд 2 шаттай байна. 31-р зүйл үнцэн хууль. Манайх хизээч 2 шаттай сонгуул хийж байгаа юм. Гэхдээ 2 дахь шатын зүгээр парламентаар баталгаажуулж байгааг л 2 дахь шат гэж хэлж байгаа юм уу? Улсын шинжилгээ ухааны үднээсээ гэдэг юм уу? Үндсэн хуулийн эрх зүйн үднээс 2 шаттай байна гэдэг бол шал онцлог. Гэх мэтлээ ингээд үндсэн хуулийн үг үсэг гэж байгаа. Амьдралд хэрэгжих гэж. Тэгээ хөтөлбөр үндсэн хууль байх гэдэг маань өөр юм үндсэн хуулийн эрх зүйн дэлхийд 200 гаруй жилийн хугацаанд хөгжөөд үндсэн хуулийн зэс гэдэг үндсэн хуулийн хэрэгэн маргааны эцсийн хянан тасн шийдвэрлэдэг шүүх байх юм уу? Ашгүй зүгээр үндсэн хууль ингээ хэлцээ явцдаг зөвлөл байх юм уу гэхээс хавлаад энэ дотор бол ингээд зүйл бүрээр нь маргаан мэтгэлцээ өрнүүлвэл өнөөдөр зөрчилттэй асуудлууд маш их болт. Нийгмээр ойлгохдоггүй асуудал. Тэгтэл дөрөөсөө яг нэг үлэхэд үндсэн хуулиа таньж мэдэх хугацаа дуусах байх юм шүү дээ. Үндсэн хуулиа таньж мэдэх хугацаа биш ээ. Үндсэн хуулиа та бүхэн таньж мэдэхгүй байж болно. Энийг чинь хэрэгжүүлж байгаа нөгөө хуулийн үндсэн хуулийн дэсний хэрэгжүүлж явах хэрэгтэй шүү дээ. Хэрэгжүүлж байгаа нь өөрөөр хэрэгжүүлээд байна гэж хэлээд байна шүү дээ. Цаазаар авах ял яг халсан конвенцэд нэгдээ цаазаар авах болсон үндсэн хуулиа таньж мэдээгүй дээ биш шүү дээ. Амьдрал нийцгүй зүйл байна л гэсэн үг. Ерөнхийдөө чинь сонгуул 2 шаттай байна гэдэг чинь таньж мэдээгүй дээ биш. Тэр үеийн хүмүүсийн таньж мэдчихсэн өөр байсан байна л гэсэн үг. Тэр хүмүүс парламентаас авах, ард түмнээс авах бүх протокол нь үзээд үзэхээр энэ хоёрын дунд чуулган 2 шаттай авах юм байна гэл тэн дээр протокол дээр бичсэн ба шүү дээ. 26 дугаар бүлэг тогтоол. 80 дугаар тал дээр бичсэн байгаа. Одоо бол нэг юм биш уучлаарай. Хууль эрх зүйн шинжилгээ, эдийн засгийн шинжилгээ зарим үед гүйцэхгүй. Эдийн засгийн шинжилгээ, хууль эрх зүйн шинжилгээ гүйцэхгүй нэг тийм юм яваад байна шүү дээ. Тэгээ тэрнээс болоод хямралын үүд нь хуульдаач байгаа юм шиг, хүндээч байгаа юм шиг, бүр сүулдэ тогтолцоо руу ихэд хий ос юм руу ихтгэл хандлага хэлбэрчилээ шүү дээ. Тэгээ нэгдүгээр энэ бол бүх асуудлыг мэдээж үндсэн хууль руу одоо холбож ярьж болохгүй гэдэг бид нар бол тэр шаардлага тавьж байгаа. Мэдээж одоо хууль зөрчсөн улсыг дампуурс улсууд хариуцлага үлээх хэрэгтэй. Төр байгаад дор хууль угаадаар хариуцлага. Гэхдээ өнөөдөр энэ тэр үеийн 92 онд бид нар арчлал хүний эрх зах зээлийн эдийн засаг гэдгийг ямар ойлголттой байсан бэ? Тэр үеийн үндсэн хууль баталж байсан депутатууд маань ямар ойлголттой байсан? Өнөөдрийн нийгэм оюун санааны ямар өөрчлөлтөй дэлхийн ертөнц хүртэл яаж хойсон өөрчлөгдөж байна? Өөрчлөгдөд байна энэ хооронд. Технологийн хувьсгал Twitter, Facebook тэр үед байсан юм уу? Ингээд ийм өөр үед тэр хүмүүсийн ойлгоцоор хийсэн үндсэн хууль маань жишээлбэл ганцхан жишээ. Энэ бол тань мэдэх асуудал биш шүү. Энэ бол үндсэн хууль эрх зүйн маргааны асуудал. Одоо үндсэн хуулинд хууль дээдлэх ёс гэж rule of law гэдэг үгийг оруулсан. Одоо тэр rule of law буюу одоо хуулийн хууль ёс одоо нэг янз бүрээр. За энийг ингээд өмнөх парламентын үед хуулийн засаглал гэж тайлбарлаад төгөлцсөн. Энэ бол ингээд барууны шууд нэртэй байна. За чимэдгой нэг бол орос хэлний верховенство закона гэдэг үгнээс орчуулсан юм шиг. Хууль дээдлэх ёс. Энэ гэхдээ Монгол уламжлал дээр тулгуурлаад ёсоо ясаа хоёрын аль нь хүчтэй вэ гэдэг. Герман школтой улсууд болохоор хуулийн эрх зүйн засаглал гэж нэрлэдэг. 70-ийн засаглалтай одоо манай Тэмүүжийн хуульчнаар болохоор хуулийн засаглал гэдэг нэрлэдэг. Тэр үндсэн хуулийн шинжилгээ ухаанд өөрөө хууль дээдлэх ёс, хууль ёс, хуулийн засаглал аль ч гэж нэрлэе гэсэн үндсэн хуулийн үсэг нэртэй юм. Нэг л янзаар ойлгомжтой байна. Хүн болгон нэг янзаар ойлгох гэж байгаа. Тэгэхээр энэ зөвхөн хамгийн гол суур зарчим маань 3-4 янзаар хэлэгдээд ойлгодод тэгээ хууль дээдэлдэг нийгэм бий болчих гээд шүү дээ. Жишээлбэл тэр энэ маань тэр үеийн хүмүүсийн танин мэдхүү нийгмийн нөхцөл байдал, өнөөгийн нийгмийн нөхцөл байдал хоёр өөрчлөгдсөн. Үндсэн хуульд нийгмийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад бас тэр ирээдүйг дараагийн 25 жилдээ тохируулаад өөрчлөлт хийхгүй бол энэ дараагийн 25 жилийг бид тааж мэдчихгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг үеийнхээ дараагийн үеийг бий ч гэсэн хориулж чадахгүй шүү дээ. 28 жилийн дараа жишээлбэл энийг юу гэж тайлбарлаж явах хэрэгтэй би өнөөдөр таандаа энийг өөрчлөх болохгүй шүү гэж би өнөөдөр жишээлбэл одоо энэ аауд гэдэг нэвтрүүлэг энэ л байх хэрэгтэй юм шүү гэж би одоо өнөөдөр 28 жилийн өмнө би хориглох ёсцоо над байх шүү. Тэгэхээр үндсэн хууль тэр үед баталсан хүмүүс маань ч гэсэн өнөөгийн хүмүүсийн эрхийг одоо би цаг үедээ шаардлагатай нийцүүлээд нэг өөрчлөлт гэсэн хүсэр мэдлийг бол хааж боочлохгүй.
Яг л өнөөдөр бол өөрсөндөө тохируулж биш. Нийгмийн шаардлагаар энэ хууль ёс ямар байна? Улс орон маань ямар байна? Үр зээл ямар байна? Энд дээр нийцүүлээд чанган засагтай зөв төртөө ёс зүйтэй тийм нийгмийг байгуулмаар байна. Тэгэхээр үндсэн хууль бол өөрөө тунхаглалын баримт бичиг. Тийшээ явна гэсэн тэнд нэг хүрх орон одоо цэгээ хүрх зорилгоо тодорхойлж байгаа. Одоо хуучин бол одоо коммунизм байгуулна гэдэг нэг юм удлаа өмчгс явж исэн байна. Ийм сайн сайхан л хүмүүс хүмүүжлтэй болох бүх юм та хийгдчих. Өнөөдөр бид нэр юу руу явах гэж байна? Миний хэлээд байгаа тэр Азийн хөгжлийн загвараар Япон солонгосыг хөгжиж байгаа юм. Эсвэл арай хондоо нөхцөл байдалд Америкийн загвар юм. Эсвэл Швед, Скандинавын загвар явах гэж байгаа юм. Эсвэл Антарктид руу болох гэдэг юм. Бид эсвэл Монгол гэж одоо хинж бодож олж чадаагүй тийм ганцхан нэвтрүүлд дуусгах гэдэг ганцхан асуу. Энэ бүх хямралын үүд, улс төрийн эдийн засгийн хямралын үүд юунаас ихтэй? Та бол одоо загвартай холбож ярьлаа, хуультай холбож ярьлаа, докторгүй байдалтай холбож ярьлаа, авилгалтай холбож ярьлаа. Тэр нь сонгодог парламентын засаглалтай болчих хэвээр юм шууд. Ерөнхийлөгчийн олон эрх мэдлийг хязгаарлах хэвээр юм. Тэгэхээр энэ дэр энэ чи өстө нэг 2000 хувьсгчдад тэгтгэлэгдэх шиг одоо тэрнээс энэс болоод байна гүүгээр ер нь бид реформ хийх шаардлагатай. Өнөөдөр болохгүй байна. Сахилах хариуцлага алдагдсан. Санхүүгийн сахилгууд, хувь хүний сахилгууд хариуцлага нийгмийн дэг журам задарч байна. Нийгмийн дэг журам байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хариуцлага сахилгыг бий болдог, тооцдог энэ төр дор нийгэм орчдыг энэ Азийн загварчинд төр дор хүн орчид. Барууны загвар бол хууль дор одоо бүгд тэгшэршнэ гэсэн чинь. Бид хууль дор тэгшэрдэг нийгмийг байгуулж чадахгүй. Тэгэхээр төр дор тэгшэрчдэг нийгмийг одоо энэ Азийн загварыг Монголд бол хэрэгжүүлэх болцоотой гэж бодож байна. Тэрлүү явахгүй бол эндээс гарахгүй. Яг эндээс гарах бол олон гарцууд байж болохоос хамгийн сайн гарцна. Тэр гэж юу? Тий. Хамгийн сайн гарцна Азийн загвар. Энэ бол миний итгэл. Хоёул энэ загвараар дараа илүү их тухтай яриад хөө. За би таны хийсэн номнуудыг чинь харъя. Тэгээд би илүү их шалгай болох уу? За тий. Манай үе талбарт санд биш. За баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэгт улсын хурлын гишүүн Замдан Чатар оролцлоо. Анхааралтай хамт байсанд баярлалаа. Манай телевизийн хөтөлбөр үргэлжилж байна. Асуудал болгонд гарч шийдэл байнга байдаг. Гутрангаар бодож биш, өөдрөгөөр харж хамтдаа гарч шийдэл хайцгаая. 5 жилийн өмнө эдийн засгийн өсөлт 17.3% байлаа. Өдгөө хасах 3% хүртлээр буурлаа. Ингэж уналтанд хүргэсэн суур шалтгаан нь юу байсан бэ? Зээлүү, хавтгарс халамж уу, бодлогын алдаа юу? Монгол улсын гадаад өрийн хэмжээ 21 тэрбум долларт хүрлээ. Нэг хүнд 15 сая төгрөгийн өр оногдож, дампуурлын ирмэгт Монгол улс ирчихлээ гэж түгшгээ зогсооё. Өрийг өрөөр биш, өөр ямар боломжоор дарж барагдуулах гарц бидэнд байна вэ? Манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $4200 болсон ч дэлхийн 183 улсаас 107-д бичигдэж хоцорч явна. Ойрын 4 жилд энэ хэмжээг өсгөх ямар боломж бидэнд байна вэ? Алийн болгон ялсан ялагдсанаа үгүйсгэж маргаашгүй тэмцэлтэд төөрөлдөх вэ? Талцдаггүй нэгдмэл хүчрхэг Монголыг зохицлон байгуулах боломж бидэнд юунд дутагдаад байна вэ? Энэ аваад нэвтрүүлэг зөвхөн вид телевизээр 5 гаруй бүрийн 20 цаг 30 минутаас